Сайн байцгаана үзэгчдээ 7 хоногийн даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний театрын Альбиасны Facebook хуудасаар бидэнтэй үргэлж хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Цоо шинэхэн 7 хоног эхэлсэн байна. Энэ цаг мөчийг мэдээж түн гэрч хүчтэй цоглог эхлүүлж байгаа гэдэг итгэлтэй үзэгч та бүхэндээ яг одоо 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тохирлуудын өнөөдрийн гацнуудыг тодруулахад бид бэлэн болсон байна. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ яг энэ цаг мөчид шууд хүрч байгаа юм шүү. Тийм учраас үзэгч та за өнөөдөр бас азтан болохоор яаран твдэн хүлээж байгаа бол та бүхэндээ маш том амжилтыг хүсье. Та бүхэн маань хэрхэн тохиролтой оролцохыг хараахан мэдэхгүй байгаа бол өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар худалдаалдаг борлуулалтын цэгүүдээс очиж тоглох хуудаснаа худалдан авч бүгэлснээр тохиролт маань оролцох боломжтой болдог гэдгийг дахин сануулгын зүйтэй хаа гэж бодож байна. Одоо уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. 4D-ийн маань хувьд алал дотроо 3 төрлөдийг үзэгчд маань сайн мэдж байгаа. 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлоод дөрмийн хувьд адилхан боловч таны хожих мөнгөн дүн бол өөр байдаг. Та ердөө дөрвөн тоог зөв тааж чадсанаар за 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахь үсгэж авах боломжтой байдаг. За харин 2 дугаар зэргийн хувьд бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь үсгэж авах боломжтой. Харин 1-р зэрэг дээр та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахь үсгэж авах боломжийг 4D маань та бүхэндээ олгодог. Та хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой гэдгийг сануулгын зүйтэй байх. За ингээд та бүхэндээ одоо тоглолтынхаа дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд маань яг энэ цаг мөчид 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгааг үзэгч та харж байна. За эндээс санамсруугаар 4 хүн бөмбөлөг гарч ирэх болно. Ердөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та дарааллынхын хувьд яг дараалалаар нь дөрүүлэнгийн зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтойгоос гадна өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болох юм шүү. Ингээд та бүхэндээ амжилтыг хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг эхлүүлье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлөгний дугаар тэг. За ихний бөмбөлөг тун амжилттай гарч ирсэн. 4 бөмбөлөг гарч ирэх ёстой. Дараагийн бөмбөлөгний дугаар 1. Бөмбөлөгний дугаар 1. За тэг 1 гэсэн 2 бөмбөлөг одоогоор шилэн хоргоноос гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 2. Дараагийн бөмбөлөгний дугаар 2. Тэг 1 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За дөрөв дэх бөмбөлөгийг хамтдаа харцгаая. За дөрөв дэх бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 4. За ингэснээр шилэн хоргоноос маань тэг 1 2 4 тэг 1 2 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 4 бөмбөлийг үзэгч та дарааллынхаа хувьд яг энэ дараалалаар нь дөрүүлэнгийн зөв таасан бол азтан болж байгаа юм шүү. 4D дээр маань бол 4 оронтой тоо бүгэлдэг. Тэм учраас магадгүй үзэгч маань өөрийнхөө төрсөн өдөр утасны дугаар, машины дугаар гэх мэтчлэн аз авчирдаг 4 тоог бол бүгэлсэн байх магадлалтай байдаг. За өнөөдрийн хувьд бол тэг 1 24 гэсэн тоо гарч ирсэн. 1 сарын 24-нд төрсөн хүн төрсөн өдрөөрөө бас бүгэлсэн бол азтан болох магадлалтай л исэн байна гэж харагдаж байна. За 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг үзэгчдэд хүргэсэн бол үргэлжлүүлэн 2 дугаар зэргийн тохирол одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байгаа. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан. За өөрөөр хэлэх юм бол тэгээс 9 хүртэлх тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрласан байгаа. За эндээс санамсруугаар мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллынхын дагуу дөрүүлэн тааж чадсан бол үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлөг таагаад азтан болох боломжийг 4D-ийн манд тохирлоо олгодог. Энэ 4D тоглож байгаа үзэгчдийн 2 дахь боломж юм. За ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 7. Ихний бөмбөлөгний дугаар 7. 2 дахь бөмбөлөгний маань дугаар 4. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. За нэг дэлгээд өгчээ. За 7 4 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 7 4 1 гэсэн
гэсэн 3 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн. Аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг харцгаая. Ингээд өнөөдрийн 4-ийн 2 дугаар зэргийн тохиолдлын 4 дахь бөмбөлөгний дугаартыг шилэн хорноос 7 4 1 тэг 7 4 1 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлийг яг энэ дараалалаар нь дөрүүлэнгийн таасан бол өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирол ялаа. 4-ийн маань бол та бүхэндээ 3 боломжийг олгодог. 4-ийн 3 болон 2 дугаар зэргийн тохирлууд та бүхэндээ хүрсэн бол 4-ийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 4-ийн 1-р зэргийн тохирол. За 3 тоглолт маань 4-ийн хувьд адилхан боловч үзэгч та бүхэндээ мэдээж 4-ийн дагуу дахин танилцуулахын зүйтэй байх. Шилэн хоргонд маань тэгээс сүс хөрлөх цифрүүд маань 4 удаа давхцсаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа. За энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та ердөө 4 бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу дөрүүлэн тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой юм. Энэ бол мэдээж 4-ийн 1-р зэргийн тохирол байгаа. Та бүхэндээ амжилт хүсээд 4-ийг тоглож байгаа үзэгчдийнхаа сүүлчийн хүлээлтийг эцсалхан тоглолтоо эхлүүлье. Шилэн хоргонд мөн адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. Үзэгч та ердөө 4 бөмбөлөг тааж чадсанаар азтан болох боломжтой. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар тэг. 7 тэг гэсэн 2 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. За 701 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа шүү. 7 тэг 1. 4 дахь бөмбөлөгний дугаар. За 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4-ийн 1-р зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 5. Шилэн хоргоноос 7 тэг 1 5. 7 тэг 1 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү 4 бөмбөлийг дөрүүлэнгийн яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол азтан болсон байх нэ. Та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд 4-ийг тоглосон үзэгчдээ маш их баярлалаа. Магадгүй өмнө нь тохиролт маань оролцож байгаагүй. За тэгээд дөрмөө сайн ойлгоогүй байсан үзэгчд маань бол 4-ийн 4-ийг сайн сонсож авсан бахаа гэж бодож байна. Та өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авснаар тоглолтонд оролцох боломжтой болдог юм шүү. Тохирол мэдээж даваа савг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид шууд хүрдэг байгаа. Та бүхэн маань тохирол ер нь хэрхэн үнэн бодиттой явагддгийн болоо гэж гайхаж байвал өөрөө хүрэлцэн ирэх боломжтой. За түүнээс гадна манай хүнлэнгийн ажиглагчид маань бол тохирол хэрхэн бодиттой явагдаж байгааг шууд хяндаг гэдгийг бас давхар хэлхэн зүйтэй байх. За миний дэргэд одоо бол 6D тохирол байна. 6D-ийн маань хувьд бол бас том боломжууд өндөртэй байдаг. Үзэгч та бүхэндээ одоо тоглолтынхаа дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцсанаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг тун удаа эргэлдэх болно. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За ямар үед 1500 төгрөг, ямар үед 50 сая төгрөг хожих юм болоо гэж гайхаж байгаа л үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар урмын 500 төгрөгийг хожих боломжтой. За 3 бөмбөлөг таасан бол 150,000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг. За 5 бөмбөлийг тавуулангийн зөв тааж чадсан бол үзэгч та сая 500,000 төгрөг хожих болно. За харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд мэдээж 50 сая төгрөгийг энэ цаг мөчид хожих боломжтой гэсэн юм. Энэ бол мэдээж 6D тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхөө 6D тохирлыг эхлүүлье. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Шилэн хоргонд маань нийтдээ 6 ширхэг бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. Дараалынх нь урдаас нь болон хойноос нь зөв тааснаа та азтан болох боломжтой байдаг. За 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 9 5 гэсэн 2 бөмбөлийг зөв тааж чадсанаар үзэгч та 1500 төгрөгийн азтан болох боломжтой болдог. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 3 дахь бөмбөлөгний дугаар 7.
9, 5, 7 гэсэн 3 бөмбөлгийг зөв тааснаар үзэгч та 15,000 төгрөгийн алтан болох боломжтой болж байгаа юм. За ингээд дөрөвдөг бөмбөлөг гарч ирсэн. Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 2. Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 2. 9, 5, 2 гэсэн бөмбөлөгнүүдийг урдаас нь дараалал нь таасан бол үзэгч та 150,000 төгрөг хожих эрхтэй болж байгаа юм. За 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 5. За 5 бөмбөлийг урдаас нь цуг таасан бол үзэгч та сая 500,000 төгрөг хожих боломжтой байдаг. Ингээд 6 дахь бөмбөлөг буюу 1 гэсэн бөмбөлөг 6 дахь бөмбөлгөөр маань гарч ирж байна. Ингээд 6 дэх тохирлын маань 50 сая төгрөгийн азны тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгчтэй гарч ирсэн дараалалаар нь бөмбөлөгнүүдийг дахин танилцуулъя. 9, 5, 7, 2, 5, 1. 9, 5, 7, 2, 5, 1 гэсэн 6 бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэн энэхүү 6 бөмбөлийг дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хожих боломжтой байлаа. За 6 бөмбөлгөө зургуулын таагаад магадгүй 50 сая төгрөгийн аздан болсон бол танд баяр хүргэе. За өргөжлөлөн одоо Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын хамгийн өндөр хонжиртай тохирлын яг энэ цаг мөчид эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мэдээж энэ бол 642 тоглолт байдаг үлээ. За 642-ийн маань хувьд бол өмнөх тоглолтуудаас дөрмийн хувьд бага зэрэг өөр учраас үзэгч та дөрмийн алдалгүй сайн сонсож аваарай. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр тоонууд маань нэг тоо ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. За өмнөх тоглолтуудын хувьд бол нэг бөмбөлөг 4 юм уу 6 удаа давхцсан байсан бол 642-ийн маань хувьд бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа. Өөрөөр хэлбэл яг 42 ширхэг бөмбөлөг байрлуулсан байна. За эндээс санамсруугаар 6 үндсэн бөмбөлөг гарч ирэх өгөөд тэрхүү үндсэн 6 бөмбөлийг та зургуулын дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжийн эзэн болох юм. За харин дараагийн нэг боломж юу вэ гэхэд таны бонус бөмбөлөг бас энэ цаг мөчид гарч ирэх болно. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн аздангууд мөн энэ цаг мөчид тодордог уламжлалт юм. Тэгэхээр үзэгч та бүхэн үндсэн 6 бөмбөлөгнөөс 4, 5 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйг нийлүүлээд 4, 5, 6 бөмбөлгүүдийг тус тааж чадсан бол 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм. За харин үндсэн 6 бөмбөлгөө зургуулын дараалал огт харгалзахгүйгээр таасан бол та 120 сая төгрөг буюу энэ цаг мөчийн хамгийн өндөр хонжирыг хожих боломжтой юм шүү. Магадгүй өнөөдөр шинэ 7 хоногийн шинэхэн өдөр бид бас хамгийн өндөр хонжирыг хоньсон шинэ аздантайгаа учирч болох юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. 642 тоглолтоо эхлүүлцгээе. За шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. 42 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 үндсэн бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 15. За ихний бөмбөлөгний дугаар 15. Дараалал огт харгалзахгүйгээр үндсэн 6 бөмбөлгийг маань зургуулын таах ёстой байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар 1. Дараагийн бөмбөлөгний дугаар 1. За 3 дахь бөмбөлөгний дугаар 20. 3 дахь бөмбөлөгний дугаар 20. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 38. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 38. Үндсэн 6 бөмбөлгийг зургуулын таасан тохиолдолд 120 сая төгрөг хожих байгаа. Дараалал огт харгалзахгүйгээр таах боломжтой байдаг. За 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. Зургаадах бөмбөлөгний дугаар 16. Үндсэн 6 дахь бөмбөлөг маань ингээ гарч ирсэн байгаа. За энэ хөө 6 бөмбөлгийг таасан бол 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Одоо өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг маань гарч ирэх болно. 7 дахь бөмбөлөгний дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 7 дахь бөмбөлөгний дугаар 33. За ингээд 642 тоглолтын маань 7 бөмбөлөг нь маань амжилттай гарч ирсэн. Одоо эхлээд үзэгч та бүхэндээ үндсэн 6 бөмбөлгийг эхнээс нь танилцуулъя. 15, 1, 20, 38,
3 16 давтаж хэлье 15 1 20 38 3 16 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлийг үзэгчдээ дараалал огт харгалзахгүйгээр зургуулan тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болох боломжтой байлаа. За харин өнөөдрийн 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азныг тодруулсан бонус бөмбөлөгний дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн тоглолтын сүүлийн бөмбөлөгнүүд гарч ирснээр тохирол маань тун амжилттай үзэгч та бүхэндээ хүлээн нэвтрүүлэг маань энэ цаг мөчид та бүхэндээ Icon цагийн болон үндэсний латрын аль биесны хуудасаар шууд хүрсэн юм шүү. Та бүхэн маань дараагийн тохиролд маань оролцохыг хүсвэл өөртөө хамгийн ойрхон барьж байгаа тасалбар боловлох цэгүүдэд хандаад тасалбар авч тоглох хугацаа бүглэх хэрэгтэй гэдгийг сануулад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Үзэгч та бүхний мигмар гарагийн ажил өс өдрөг бүтэмжтэй байна гэдэг сэтгэлтэй байна. Өнөөдөр бидэнтэй хамтдаа байсан азтан болсон эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн нэвтрүүлгийн маань байнга хяндаг хөндлөнгийн ажиглагч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.